Ийм үнэтэй баялагийг өнөөдөр төрчин та нарт хувьчилж өгсөн юм шүү гэдгийг бид энд хэлэх гээд байгаа юм шүү дээ. За 3 дугаар чи хүүхдээ зэрэг за энэ гэр хороолол дэд бүтцийн тавих асуудал байгаамаа. Хотын дарга нар маань юу гэж байгаа хүүхдээ зэрэг үн өртөг ихтэй эмх замбраа байхгүй боломжгүй гэж зөндөө ярьсан. Саяхан сонин бүхнээр боломжтой болоод яриад дууссан. Манай Батуул даргын ярьсны дараа. Боломжтой байсан байгаа үстэй. Тэнд яасан бэхтэй зэрэг миний төрөний ярьдгаар яг өөрсдөө худалдаж аваад байшин бариад 150 нугадаад та нарт эргүүлээд зарах гэсэн ийм л бодлого гэж би ингэж үзэж байгаа юм шүү. Өөр эртнээс бод бэлдсэн. Энэ үннийг ч хүмүүс хэлэх ёстой. Магадгүй тэгж бодоогүй байсан бол тийм боломж байна гэдгийг би хүмүүс манай хөдөлгөөн хүмүүст хэлэх ёстой гэдгийг би энд хэлмээд байна. 10 давхар байшин бариад мэдээж хэрэг үнэхээр одоо тэр дэд үсчийн татах боломжгүй байсан бол яах гэж тэнд байшин барих юм бол халаалт бохир цэвэр ус шийдэх боломжгүй байсан бол яагаад тэнд байшин барих байсан юм бэ гэдэг асуудал үүсэж байгаа байхгүй юу? Худгаас усч өгдөг, нүүрстүүлдэг, гадаагаарч биш басдаг 10 давхар байшин хэд хэрэгтэй юм бэ? Тийм биз дээ. Тэгэхээр боломжтой байсан байгаа үстэй. Би энийг л хэлэх гэсэн юм. За би нэг жишээ хэлмээр байна. Дэнжи мянган 7-8 дугаар хорооны нэг 2400 айлыг дэд бүтц татах тооцоо хийсэн байна л. Газрын худалдаж аваад тийм ээ. Тэгээ байшин барих. Тэр тооцоо би үзсэн. Манай Батуул дарга бас үзсэн. 2400 айлыг айл дэд бүтц татахад 20 тэрбум хүрэхгүй төгрөг хэрэгтэй гэсэн байна лээ. 20 тэрбум хүрэхгүй. Яг тоочно хэдвэл 18.8 тэрбум төгрөгөөр 2400 айлд цахилгаан, дулаан, бохир, цэвэр ус бүгдийг нь оруулаад өгнө гэсэн үг. Тийм үү? Тийм тооцоо хийсэн байсан шүү. Хотынхан өөрсдөө хийсэн тооцоо юм чинь. Нөгөө 10 давхар байшингаа барихын тулд тийм ээ. 20 тэрбум төгрөг. Энэ их мөнгө л дөө. Тэгтээ 2400-тэй хуваахад юу ч биш шүү дээ. 24,000 айл буюу 10 дахин их айл дэд үс татхад хэдэн төгрөг болох вэ? 200 хүрэхгүй тэрбум төгрөг тийм биз? Ийм мөнгө төрж биш шүү дээ. Буруу зараад байгаа болохоос би ганцхан юм хэлье. Яагаад хамгийн бодиттой хамгийн сайн хөрөнгө оруулалт бол өнөөдрийг биш ирээдүг харсан хөрөнгө оруулалт гэж ингэж бид үздэг. Тэгэхээр 200 тэрбум төгрөг гэдэг чинь төрдвөл нэг их мөнгө биш ээ. Би тэр хэлмээр байна. Яагаад үгтэй зэрэг бид хүн бүхэнд нэг сард 21,000 төгрөг өгөхийн тулд улсын төсвөөс 800 тэрбум төгрөг гаргаж байгаа шүү дээ. 4 дахин их мөнгө. 100,000 айлыг дэд үстэй холбох мөнгийг л ерөөсө жилд хоол авч идгээд тараагаад хүн бүхэнд өгчөж байгаа байхгүй юу? Энэ зөв бодлого уу? Буруу бодлого уу? 100,000 айлыг дэд үстэй холбосон дээр үү? Эсвэл нэг жил 21,000 хүнийг үнэгүй хоолсон дээр үү? Энийг л бид шийдэх ёстой гэж ингэж би үзэж байгаа юм. За 4-р одоо би ерөөсөө үгээ давчлаа удаа минут үлдчихэж гişүнэ. Их хурлын гишүүн хүн гэдэг чинь бас нэг ярихаараа нэг ярих дуртай сонсох дургуул болчдөг юм да тэгээд. За яг хөө дэд үзлээ гэж бодъё. Түрүү манай Батуул дарга хэлсэн. Тэгээд байшингаа барих мөнгө хаанаас олох уу гэдэг асуудал чухал тийм үү? Тэгэхээр Батуул дарга хэлж байгаа шүү дээ. Манай хөдөлгөөн хэлж байгаа. Та нар байшин худалдаж авах гэж байгаа хүнд биш ээ. Байшин газар дээрээ барих гэж байгаа газартай тэр хүн зээл өг. Зөв биз? Тэгээд тэр хүн чинь газар дээрээ байшингаа босог. Бүтээн байгуулалт хийх, баялаг бүтээг. Энэ чинь ирээдүйг харсан хөрөнгө оруулалтаа гэж билээд байгаа шүү дээ.
Байшингийн үн яагаад өссөн? Түрүүхэн хэлсэн. Байшингийн үн яагаад өссөн гэвэл байна шүү дээ. Одоо барьж байгаа. Барьчаа зарах гэж байгаа. 1500 орон сууц байна. Монгол Улаанбаатарын хэмжээнд. Баяр авгээд 20 мянган хүн зээл өгчихсөн байхгүй, мөнгө өгчихсөн. Тэгэхээр чи байшингийн үн өсөхгүй яах юм? 15 хүн нэг байшингийн төлөө өрсөлдөх нь байна шүү дээ. Байшин барьсан компани хэн өндөр үн өгсөн хүндэл өгнө гэхээс өрөвдөж өгөхгүй үстэй. Тийм учраас байшингийн чи 1 квадрат метрийн үн сая 500 2 сая болчиход байна шүү дээ. Хэрвээ дондогч 100 сая төгрөг өгөөд 100 сая төгрөгөөр хотын төвд 2 өрөө байрал худалдаж авч чадна. Тийм биз? Чи байшин бариа, орчноо догчуулаа гэсэн бол газрыг барьцаалаад 30 жилийн хугацаатай 3% хүүтэй тэгсэн бол дондог тэрийг жинхэнэ бодиттой өмч болгож чадна. За тэгээ би ингээд үгээ одоо дуусгая. Бас их хэтэрхий их одоо ярих гэдэг шүү. Өөр улсуудад ярих боломж олгоё. Тийм учраас би юу гэж хэлэх гээд байна. Гэхдээ зэрэг байна шүү дээ. Гол асуудал бол иргэд та бүхнээс шалтгаална шүү. Та бүхэн минь эв нэгдэлтэй манай хөдөлгөөнтэй хамтарч ажиллаж ээж бид зорьсондоо хүрнэ. Хамгийн гол асуудал энэ. Бид та бүхний дэмжлэг хэрэгтэй шүү. Батуул бол бид гурав götчөөд явхад хүн тоохгүй шүү. Айгүй нөгөө хэвлэлээр биднийг муулна. Нөгөө батж ирж чинь Бенжи мянган айлын газар авчаад өнөөдөр ингэж ганц гэж бодгоо. Тэр нь битгий үнэмшээрээ. Баярлалаа. За баярлалаа.